ард түмэн бол үнэхээр шудраг ёсоор цангаж маш тодорхой хэлэх юм бол хариуцлага хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд улсын их хурл ард түмний нүдийг нээсэн олон үйл явдлууд болсон. Олон удаагийн сонсголууд болсон. Та бүхний төсөөлөгчгүй, мэдгчгүй тийм тоон дүнтэй хэрэг үйл учрал улгаанууд яригдсан. За энд манай одоо бас олон дарга нар гомдолтой болчихсон. Өөрсдийнх нь олон том луурууд ихчлэгдсэн. Та бүхний нүдэн дээр тавьсан. Энэ авилагч тулгаарчд одоо шийдэгдэх болов гэж. Энэ шийдэгдэнэ. Хуулийн цэвэрлэлээ үзнэ. Хэн байхаас үл хамаарч. Нотлох процессыг үзэж байгаа хуулийн дагуу. Хууль шүүхийн байгууллагууд ажиллаж байгаа. Би гэмбуруутай нотлогдно гэж бодож байна. Харин улсын их хурлын гишүүний бүрэн эрхийн цаана зарим хүмүүс энэ хуулийн цэвэрлэлд хариуцлагаас зугтчих, болцчих санаархлаар энэ гишүүний бүрэн эрхтэйгээ байх гэсэн юм зүйлийг хүчтэй хийж байгаа. Зарим нүүрсний улгаас одоо далайн ирэг дээр бүтэн сар сүүлийн нэг сар амарлаа. Одоо Монголд ирэх хэрэгтэй. Өмнө одоо хүн бүтгэлээ худлаа ярьлаа гэж намайг одоо хэлж ирсэн. Тэгвэл юу вэ гэдэг далайн ирэг дээр зүхтаад Монголд ирж шалгуулахгүй байгаа. Хэрвээ энэ хуулийн хариуцлагаас зүхтаад байгаа бол би өмнө одоо 2 сарын өмнөөс чуулган дээр хэлсэн. Их хурлын гишүүнийх нь бүрэн эрхийг төдгөлзүүлж байгаа шалгая. Тэгэхгүй бол ер нь шалгуулахгүй байна. Эдэг асуудлыг бол тавьсан. Тийм учраас улсын их хурлын хаврын чуулган эхлэхэд энэ асуудлыг хууль зүйн сайдын хувьд би хариуцлагатай яар. Халуухан хавруулах байх гэж бодож байна. Өнөөдөр маш олон хүмүүс энэ олон хэрэгүүд чинь прокурорын шатанд шийдэгдэхгүй байна, шүүхийн шатанд шийдэгдэхгүй байна, мөрдөх халамж чинь шалахгүй байна, хүн сурталтай байна гэдэг асуудлыг ярьж байна. Шүүхийн шийдвэр нь гараад ч хэрэгжихгүй байна гэж ярьж байна. Тийм учраас 3 сарын 15-нд эхлэх улсын их хурлын хаврын чуулган эхлэхээс өмнө би хэд хэдэн хуулийн төслийг улсын их хурд өргөн барина гэдгээ би зарлчаад байгаа. Энэ дотор би прокурор хуулийг нэмэлт өөрчлөлт өргөн барина. Тэр одоо иргэн хэлжсэн. Прокурорыг сонгон шалруулгаас нь эхлээд хариуцлага тооцох хүртэлх процессжуулсан би прокурор хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барина. Хоёрдугаар прокурорын мөрдөнтэй холбоотой энэ хууль хяналтын байгууллагууд хэнийг шалгаад хэнийг шалгахгүй нүдэн ханаад байна гэдэг асуудлыг хууль эрх зүйн хувьд нь ярихаас өөр аргагүй болж байна. Тэгэхгүйгээр шудраг ёсыг ганцхан хууль зүйн сайдаас нэхэд энэ явахгүй. Яагаад тэгэхээр энэ хэрэгүүдээ чинь мөрдөх алба прокурорын байгууллага шалгаад байгаа. Тийм учраас энэ өөрчлөлтийг мөн санаачлна гэсэн бодолтой байна. 3-дугаар шүүхийн шийдвэр гараад хэрэгждэг байх хэрэгтэй. Хэрэгждэггүй шүүхийн шийдвэр гэж байж хэрэггүй. Тийм учраас шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийг иж бүрнээр нь өргөн байна. Тугуудахгүй. Баярлалаа.